Монгол улс хэвлэлийн эрх чөлөөний индексээр 180 орноос 85 дугаарт бичигдэж өмнөх жилээс 17 байр урагшилсан байна. За гэхдээ дэлхийн нийтийн хэвлэлийн эрх чөлөө ухарч байгаа энэ үед байр урагшилж байгаа нь харагдаж байгаа шиг баярлах үзүүлэлт иш байх талтай судлаачид хэлж байгаа юм. Иймээс хэвлэл мэдээллийн эрх зүйн доктортой орчныг зөвхөн хэвлэлийн эрх чөлөөнд хамаарах хуулиар бус олон нийтийн эрх ашиг сонирхолд нийцсэн институцийн нөхцөл бүрдэж байгаа эсгээр үнэлэх шаардлага байна гэж үзэж байна. Судалгаагаар хэвлэл мэдээллийн хараат бус байдал, ялангуяа өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, олон нийтийн хэвлэл мэдээллийн удирдлага ба санхүүжилт, төрийн зар сурталчилгаа болон бусад нөөцийн хуваарлалт ил тод төвийг сахисан байдал хангалтгүй байна. За мэдээлэл авах эрхийн тухай хууль тогтоомж цаасан дээр сайн боловч хэрэгжилт сул байгаа нь судалгааны дүнгээр гарсан байна. Иргэдийн дунд энэ мэдээллийн боловсролыг дээшлүүлж сэтгүүлчдийг сэтгүүл зүйн мэдээллийн үн цэнийг ойлгох. За дээрэс нь хэвлэл мэдээллийн салбарыг хэрвээ би хамгаалах юм бол би өөрийнхөө эрхийг бас хамгаалах юм байна гэдэг энэ ойлголт улам бүр чухал болж байгаа. Энэ чиглэл рүү хэвлэлийн хүрээлэн улам идэвхтэйгээр ажиллаж байгаа. Үндсэн хуулийн цэц дээрээс эрүүг хуулийн 13-14 заалтыг хүчингү болгосон энэ асуудал маш томоохон урагш ахиулсан зүйл гэж бол харж байгаа. Нилээд олон үзүүлэлтүүдээр урагшилсан сайн мэдээтэй. Бас гэхдээ яг энэ нүдэ зэрэгцээд бас муу мэдээ байх гэдэг нь их хурлаас бас яг энийг өөрчилж оруулж ирэхдээ гүтгэх гэдэг заалтаар оруулж ирэх гэж байгаа бас ийм харамсалтай мэдээ байгаад байна. Яг Монгол Улсын хувьд хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлтээр миний санаж байгаагаар 2015 онд хэвлэл мэдээллийн зөвлөл байгуулагдаж Монгол Улс анх удаа өөрийн зохицуулалтын байгууллагатай болсноор хамгийн сайн үзүүлэлттэй буюу 54-р тэрэмлэгдэжсэн. Тэрнтэй харьцуулахад бол бид нэр төдийлөн тэр 10 хэдэн жилийн өмнөх сайн үзүүлэлттэй хүрч чадаагүй байна. Тэгэхээр бид нэр сүүлийн жилүүдэд хийсэн ухралтуудаа ахиад сайн ахиулах шаардлага бидний өмнө байгаа. Сэтгүүл зүй гэдэг маань цэвэр өрсөлдөөн цэвэр нээлттэй ил тод байдал дээр л тулгуурлаж яж орчин цэвэршдэг байхгүй. Ямарваа нэг юм хааж нуух тийм ээ бусдад хэлэхгүй байх юм олонтой байх тусмаа л тэнд асуудал үүсэж байдаг. Тийм учраас би хэвлэл мэдээллийн салбарыг бол аль болохоор нээлттэй ил тод байгаа ч ил тод байх тусмаа өрсөлдөөн бий болно гэж ингэж харж байгаа юм. Монголын хэвлэлийн үрээлэнгийн 30 жилийн энэ өдрүүдэд тохиож байна. Хүрээнд Монголын хэвлэл мэдээллийн доктортой байдлын форум зохион байгууллаа. Форумд хэвлэл мэдээлэл, бодлого, шийдвэр гаргагч, иргэний нийгэм, олон улсын байгууллагын 200 орчим төлөөлөл оролцож, Монголын хэвлэл мэдээллийн доктортой байдлын үнэлгээ 2026 судалгааны үр дүнг тулгуурлан салбарын хараат бус доктортой үйлчлэл ирээдүйн талаар санал солилцлоо.